Амьдралын луужийн төслийн хамгийн чухал эхний хичээл бол миний дотоод тохиргоо. Альва олон амбиц, карьер, хүсэл мөрөөдөл олон зүйлүүдийн талаар бид нар дараагийн хэсгүүд ярина. Хамгийн түрүүнд эхлээд дотоод тохиргоо хэсгийг хэвээр. Дотоод тохиргоо хэсгийг хэдүүлээ дэвтрийнхаа хамгийн эхний хэсэг танад бэлдэж өгсөн байгаа. Энэ дээр бидний асуултанд одоо өөрөөсөө асуух ёстой маш чухал 3 асуулт байгаа. За энэ 3 асуултанд бас өөр ингэсэн дараалал байдаг. Хаанаас нь яаж хариулах ёстой вэ? Жишээл эхний асуултыг бүгдээрээ харъя. Миний гол үнэт зүйл юу вэ гэсэн асуулт байна. За энэ асуултанд бол хүмүүс ерөнхийдөө болвол хариулдаг боловч яг нарийн тодорхой тайлбарлахад энэ бас тийм амархан бас бичиж болдгоо. Энгийн хэрнээ амаргүй юм асуулт байгаа. Гэхдээ энэ асуултаас би таныг битгий зайлсхийгээсэй гэж хүсэж байна. Энэ дээр хэдүүлээ өөрийнхөө үнэт зүйлийг бичнэ. Мэдээж хүний үнэт зүйл өөрчлөгддөг. Цаг хугацаа наснаас шалтгаалдаг. Тийм жишээл би хэдэн настай вэ гэдгийг шалтгаалаад миний үнэт зүйл өөрчлөгдөж байна. Тийм учраас хэдүүлээ одоо яг энэ жил шинэ амьдралын луужин гартаараа аваад үнэт зүйлээ бичихтэй өмнөх жил бичсэн болвол би бичихгүй штэ гэж битгий бодоорой. Заавал дахин бичиж үзэх ёстой шүү. Окей. Үнэт зүйлийг бичнэ. За энэ бол нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт бол миний ертөнцийг үзэх үзэл юм юу вэ гэсэн асуулт. За би энэ асуултыг жоохон тайлбарлах ёстой. За ерөнхийдөө бол ямар ихтгэл үнэмшлэр би амьдрах гэж байгаа вэ гэдгээ хэдүүлээ сонгох ч шүү. Окей. Тэгэхгүй энэ дээр яг энэ дээр бичснээр хүмүүс надад асуугаад байдаг. Таны ертөнцийг үзэх үзэл ихтгэл үнэмшил зорилго юу вэ гэд 3 үгээр илэрхийлсэн байгаа. Тийм учраас зарим хүмүүс жоохон толгой нэрэгдэг. Би танахт илүү товчхон тайлбарлаж өгье. ертөнцийг үзэх үзэл буюу би ертөнцийг аль өнцгөөс харах вэ гэдгээл сонгоно гэсэн. За энэ дээр би танд өөрийнхөө зорилгыг бичихийн тулд би 3 жишээ өгье. Таны энэ 3 жишээг амьдралдаа хэрэглээсэй гэж хүсэж байна. Нэгдүгürt та нар өөрсдийнхөө амьдралыг нэг кино гэж үзэх юм бол энэ кинон дээр 3 одоо дүр гарах хэрэгтэй тийм үү? Нэгдүгürt гол дүр, хоёрдугаарт туслах дүр, гуравдугаарт эсрэг дүр. Окей. За ихэнх хүмүүс энэ 3-аас аль нэгийг сонгож хэлэх үед ихэнхдээ бүх хүмүүс ихэнхдээ гол дүрийг сонгодог. Гэтэл яг үнэндээ маш олон тохиолдолд хүмүүс гол дүр шиг амьдраагүй харин гол дүр шиг амьдрах ёстой гэж итгэдэг боловч тэрнийхээ дагуу амьдрдаггүй. Нэгөөр хэлэх юм бол би таныг өөрийнхөө амьдралд өөрийнхөө бодол санаа мэдрэмжийг захирах зарчимтай болох тухай санал болгож байна. Би бол 16 жилийн өмнө гол дүрийн зарчмыг сонгосон. Нэгөөр хэлэх юм бол би хариуцлагатай аливаа зүйлийг зөв дарааллын дагуу хийхийг сонгосон. Бас зөв нөхөр, сайн аав байхыг сонгосон. Бизнесээ өөрийнхөө зөв зарчмын дагуу хийхээ сонгосон. Энэ бол миний сонголт. Гэхдээ та нар бас сонголт хийх ёстой. Тийм учраас өөрийнхөө амьдралын ихтгэл үнэмшлийг энэ хэсгээр сонгоосоо гэж хүсэж байна. За хэрвээ ихэнх хүмүүс гол дүр байхыг хүсдэг хэрнээ туслах дүр байхыг сонгодог. Яагаад гэвэл энэ арай хариуцлага баг та. Тэ? Илүү хариуцлага авахгүй өөрийнхөө мэдрэмжээр хаяа сайн байж болно, хаяа муу байж болно энэ хоёрын хооронд явна гэсэн. За энэ бол дундын хэсэг. За гурав дахь сонголт нь эсрэг дүр. Мэдээж эсрэг дүр бол хууль зөрчин бүх зүйлийг эмх замбраагүй байдалтай хамаагүй тэр өөрийнхөө зорьсон зорилго төрхийн тулд ямар ч аргыг хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ хэсэг хамгийн төвхтэй хэсэг нь энэ 3 амьдралын хандлагаас аль болох эрт хэдүүлээ сонголт хийх ёстой. Тийм учраас би танад 2 дугаар асуултыг санал болгож байна. Та нар энэ 3 дүрээс нэгийг сонгоорой. Окей. Энэ 3 дүрээс сонгосон бол тэр зарчмынхаа дагуу өөрийн үнэт зүйлийг бүтээгээрэй. Ингэж хийвэл илүү амархан санагддаг надад. Хэрэв үнэт зүйлээ бичих хэцүү байвал эхлээд өөрийнхөө зарчим буюу ихтгэл үнэмшлийг сонгочоо. Би гол дүр байх уу? Би туслах дүр байх уу? Би эсрэг дүр байх уу? Харин хооронд нь жүжиглэх боломжгүй шүү. Тийм учраас би танарт нэгийг сонгохыг зөвлөж байна. Хэрвээ та гол дүрийг сонгосон бол гол дүрийн үнэт зүйлийг бичээрэй. Окей? 3 дугаарт what is your ambition гэж хэлсэн байна. Чиний амбиц юу вэ? Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би танарт маш энгийн тайлбарлая. Яагаад ийм амьдралын ихтгэл үнэмшлэр буюу зарчмаар амьдрахаар шийдсэн бэ гэдгийг энэ дээр тодорхойлно гэсэн. Маш олон хүмүүс ингэж штэ. Би туслах дүр байж үтсэн. Би одоо залхаж байна. Одоо би хариуцлагатай нэг юм баймаар байна. Эсвэл бол би муу хүн байж үзлээ. Одоо боллоо. Би одоо сайн хүн байхаар шийдлээ ч гэдэг юм те. Гол дүр байхаар шийдлээ. Миний хувьд ч гэсэн 3 дүр аль алинд нь байж үтсэн учраас надад сонголт байгаагүй. Би өөрийгөө хуурмааргүй байсан учраас за би гол дүр байг шийдсэн. За энэ дотоод тохиргоо хэсэг бол хамгийн одоо spiritual буюу сүнслэг хэсэг шүү заяа. Окей. Хамгийн одоо адармаатай хэсэг. Тэгэхээр энэ хэсгийг дээр би таныг битгий яараасаа гэж хүсэж байна. Энэ хэсгээр ганцаараа суугаараа өөртөө яг нэг цагийг төлөвлөөрөө саад болох юмнуудыг те бүгдийг төлөвлөж яваад ганцаараа үнэхээр энэ дээр анхааралтай суугаасаа гэж хүсэж байна. Хэрвээ энийг тохируулахгүйгээр хэдүүлээ цаашаа явах юм бол хэсэггүй хугацааны дараа хэдүүлээ хүсээгүй газараа хүсээгүй сонголтоо хийсэн байх эрсдэл бидний хүлээж байгаа. Тийм учраас би таныг хамгийн чухал 3 чухал асуултанда тайван сууж агаад хариулаасаа гэж хүсэж байна.